Иргэд өвчин намдах эмийг дур мэдэн удаан хугацаанд дуудаг. Тэгвэл энэ нь өвчин эмэнд дасал болох. За цаашлаад ходоодны шархлаа үүсгэж цус алдах эрсдэлтэйг албаныхан онцоллоо. Жороор олох эмийг жоргүй авах гэж оролдох тохиолдлууд ер нь хэрэг байдаг вэ? Ер нь өвчин байдаг шүү дээ. Өвчин намдах эмний хор хөнөөлийн талаар хэрэг мэдээлэлтэй авах шүү дээ. Ер нь зарим мэдээ, зарим мэдэхгүй шүү дээ. Их тунгаар явж байгаа хүнээр мэдэхгүй гэсэн. Өвчин намдах эм ер нь аюул болдог шүү дээ. Аха. Алгааны өмнө болон дараа тэгэл зөвхөн нэг толгой утсан ч байсан өвчин намдах эм. Тэгэл ямар шалтгааны улмаас өвдөж байгааг мэддэхгүй. Хамгийн түрүүнд хэрэг эмчийн зааваргүйгээр өвчин намдах эм асууж орж ирдэг. Өвчин намдах эмийг бол улсууд айгүйх авдаг шүү дээ. Тэгээ ямар ч хэлсэн зөв яг эмчийнхаа бичсэн жорын даваа заавраар нь авах юм бол өвчин намдах эмийг яг тэр өвчнөтэй хүн болно. Зөвхөн дураараа жоргуугаар аваа хэрэглээд байх юм бол тэгэл бас гаж нөлөө бас болохгүй шүү дээ. Эмэл эмчи юм гэдэг чинь хор эмчин. Хор хөнөөл бол зөндөө шүү дээ. Одоо тэгээд юуга хоол унд идэснэгээ дараа хойно яаж уух вэ? Тэрнэн тэр зааврын дагуу уух бол ходоод модоод их алдаа шүү дээ. Ер нь парацетамол, цитрамон энэ чих илэг мэлгэнд муу, ходоод илгэнд муу л гэж яаж байгаа ш. Тэгэл одоо жоргоо аваад тэр болгоо эмчт гүйччүүд үзүүлээд авахгүй бид нар чинь тэгэл эмээ сангаас аваад хэрэглээд байгаа ш. Ер нь бол мэдээж тэр чи одоо хүний биеийн эсэдийг одоо тэр өвдөж байгаа хэсгийн өвчнгийн намдааж байгаа юм чи хүний биед илүү хортой гэж л ер нь ойлгодог доо. Тийм болохоор ер нь өөрөө ч хэрэглэхийг нэг боддгоо хүүхдүүдтэй ч бас хэрэглүүлдэггүй. Иргэдийн донд өвчин намдах эмийн хэрэглээ өндөр байдаг нь иргэд тэднийг эрсдэлд оруулж байдаг. Өвчин намдах эмийг тогтмол ууснаар хүн бүрд үзүүлэх гач нөлөө, харилцаа адилгүйч, харшлын хүнд хэлбэрийн эмгэг үүсэх, мэдрэлд өөрчлөлт орох, тууралт гарах, суулгах, толгой эргэх зэргээр гач нөлөө илэрдэг байна. За жишээ нь одоо нийсэдийн бүлгийн өвчин намдах эмнүүдийг удаан хугацаагаар хэрэглэхээр манай одоо нийт хүн амд илэрдэг хамгийн түгээмэл одоо гаж нөлөө нь бол ходоод гидсний замын шархлаа үүсэж тэрнээс цус алдах эрсдэл байдаг. За энэ нь гэхдээ бас хүн болгонд илэрнэ гэсэн үг биш. Гэхдээ бас илэрхгүй биш гэсэн одоо ойлголт биш байна. Им гэдэг маань өөрөө онцгой бүтээгдэхүүн. За тэгээ хүн болгоны бие махбод нь харилцан адилгүй учраас үзүүлдэг гаж нөлөө болон үр нөлөө нь бас өөр байдаг. Эмийг зохих тунгаар зөв уул үр дүнтэй байж харин буруу хэрэглүүл хор болдог. Иймээс зөв эмийг зөв хүн, зөв аргаар, зөв цагт, зөв тунгаар уух нь чухлыг онцлоо.